унцанд хоёрын чинь зураг пэсмэстэйгүр дүүрэн байна штэ. Тэгэхээр алийг харъя даа гэж нэрээ битээ хоёр. Зарим нэгэн хүмүүс гоё бай сайхан байна гэх юм тий. Олон удаа хүртэйгэж хэлжсэн нэг надад итгэхгүй байсан. За үзэгчдээ ICMN мэдээллийн сайтын сурвалжлагыг Төв аймгийн 100 мод сумаас мэдээлэл өгөх гэж байна. Тэгэхээр өнгөрсөн амралтын өдрүүдэд за аав хоёрын өхөр унд байгаа бичлэг олон нийтийн хайрыг баггүй хүлээсэн. Тус үхрийг халиун гэдэг нэртэй юм байна. За тус үхрийн эзэн за Жанчив сүрэнгийн гэр бүлээс бэлтгэсэн сурвалжлагыг одоо та бүхэнд хүргье. За сайн байцгаана уу. Чулуус руу өгтөө намайг Жанчив сүрэн гэдгээ. Эхнэр хоёр хүүгийн хамт амьдардаг. Энэ Төв аймгийн Дулааны эрчим хүчний газарт Сэлэн эсрэг агнуурчин гэдэг. Ер нь Төв аймгийн яг уугуул хүмүүс тий. Маллаад бас нэг 10-аад жил болцоо тий. Манайхан ч зундаа ногоо зохуу цуслагийнхаа газар руу явчдгийг одоо богд уулынхаа хаяанд очино л доо тий. Тэгээд өвөлдөө аймаг руу ороод ирдэг байхгүй. Зундаа өвлийнхөө өөрсдийнхөө хэрэгцээний цагаан эдээгээ хураачдаг тийм ээ. Тэр өдөр шиг сайхан өдөр таарсан юм аа. Тэгээ ангийнх нь багштай холбогдоод Бямсүрэнгийн аав нь угаамаа. Багшаа би юу яах гэсэн. Бямсүрэнтэй нэг ярих гэсэн ингээд хэлэхгүй юу. Багштай гэсэн чи хүүгийн минь яриуллаа л та. Тэгээд би аав нь өхөртэй нь яваад очихоо гэсэн. Тэгээд тийг аав би ангийнхаа хүүхдүүдэд ер нь өхөр ундаг гэж хэлсэн юм аа. Тэгээд ангийнхаа хүүхдүүдэд өхрөө яаж ундгаа үзүүлье гэд. Тэгээ би унаад одоо манай хүмүүн баг сургууль гэд байдаг штэ. Баг сургууль дээр одоо манайхаас бас 400-500 метрийн зайтай баха. Тийм. Тэн дээр очиод хүүгээ аваад ангийнхаа хүүхдүүд нь ч ихсэн бас нэг тэр үед нэг баяртай тийм ээ. Өхөр унж ийн Бямсүрэн гээл тэр хаваараас амтэн хүн ч бас бидний хоёрын зураг хөргийг аваад би ч бас өөрөө тийм нарийнч хүн болохоор бас хамаагүй хаа баяртай баярлаа гэд өөр тоогоогүй байхгүй. Тэгэл явсаар байгаа доошо явган хүний замаар буух гэсэн чил манай банд ихгүй юу. Хоёулын 10 урт гэдэг энэ хойно дэлгүүр байдаг байхгүй. 10 уртаар оръё гэд. Тэгэхээр нь хоёулаа тэгээд засмал зам дагаад явуулсан. Зарим нэгэн таньдаг хүмүүс таарахын зарим нэгэн хүмүүс гоё бай сайхан байна гэх юм тий. Ерөнхийдөө тэр өдрийн юм бол нэг маршрут нэг тиймэрхүү л болсон юм. Тэгээд нэг за 2-3 хоногийн дараа авахаа. Мэргөө нааш 2-3 хоногийн дараа авахаа. Манай дүү охин эхнэр эднэр хүүе хоёрын чинь зураг нөгөө өхрөө унцанд хоёрын чинь зураг пэсмэстэйгүр дүүрэн байна штэ. Тэгэхээр алийг харъя даа гэж нэрээ битээ хоёр. Чиний энэ үхрийг хэн гэдэг? Халиуна гэдэг. Яагаад халиуна гэж нэр өгсөн юм? Аавтай саналаараа халиуна гэдэг нэр болсон л доо. Тий. Чи энэ үхрээ бүр тугуулахаас нь жийсэн юм уу? Тий. Тугуулаас нь унж ихсэн. Энэ дээр тэгээ өвсөнд оруулдаг байсан. Тэр хашаанд оруулдаг байсан, хашдаг. Тэгээд багаас нэг тийш болт ундаг байсан. Багаас нь уншаараа бүр одоо намхан болцсон. Үхрээ ер нь унаад явахгүй юу? Гоё өндөр. Зүү намайг үхртэй сургуулиас гэрлөө явахд зүгээр бичлэг хийсэн байсан аа. Тийм үү? Тий. Чи ганцаараа унч чадд юм уу? Эсвэл аавтайгаа унд юм уу? Намайг дээр нь гаргаа тэгээ би өөрөө унаа явчих чадна. Найзууд нь чамайг унахад юу гэсэн бэ? Сургууль дээр очиад. Найз нь унахад зүгээр хараалсан шүү дээ. Фүү чортгээ. Өөндөө юу олон удаа хүртэйгэж хэлжсэн нэг надад итгэхгүй байсан. Өглөө байгууллага дээр дуудахаар нь яваад очлоо л доо. Намайг чи Жанчив сүрэн гэдэг байхгүй юу. Тэгээ яг гочилж дууддаг шоо гэд. Шоо өхөр унаа явж ин зарим нэг нь мөн үү, зарим нэг нь биш ээ гэд буу маргаан болсон гинэ. Чи ер нь баг бахын ер нь халиун зүстэй ч юм уу, зарим хүн ягаанч гэдгийг, зарим хүн саарлч гэдгийг. Тэгээ битээр яг халиуна гэж нэр өгсөн юм аа. Бодож. Өмнө битээр чин одоо ингээл энэ дэлгүүр хошоо хороогоороо өхөр услан тийм ээ тугал барууныхаа усыг зөөн ер нь яг хороондоо бол яг ингээл унж идлээл явдаг байсан. Анх удаа л сургуулаас нь авч байгаа дөрхөн тэр байхгүй юу. Энд чи одоо юу штэ одоо ногооны хязаалан гэдэг чинь шүдлэн өхөр нодлон уржин л байхгүй юу. Уржин гэдэг чинь манай эн чин одоо 8-тай 6-тай байсан юм уу та тий. Тугал ухаас нь л бид эн чи ер нь их номхон байсан. Тэгээл дагуулаад найз цаа байнга көтлөөл өөрөө дээр нь мортчихдаг. Тэр чи ингээл бэлчээр дээр нь байж ах чинь хоёлоо очино. Очихоор л
эзнийгээ хараад мал чинь бас мал ер нь их ухаантай юм тийм шүү дээ. Эзнийгээ хараад их тань. Яваалаа чинь манай энийг яваад очих ёор үргэж гимшихгүй өөдөөс нь очиод хүзээ амаа майжуулаа зогсож байна. Чи аавынхаа тухай жоохон ярьж өгөөч төхөө бид нарт. Аа бол амар гоё тэгээд дандаа хажууд байдаг амар гоё хуруу унахад яг гоё хажууд байдаг. Юмд бол ингээд хажууд аавны чи гэдэг амар гоё харагддаг. Аав нь чамд ер нь юу гэж захиж хэлдэг вэ? Аа том болоод энэ бол дандаа юу гэж хэлдэг. Тэгээд үлээ бүх болж болно. Тэгээ бүх бол тэгээ малын юмж болно гэж хэлдэг. Чи өөрөө дэ юу болъё гэж бодож байна? Яг аав хүснээ л болно шүү дээ. Тэгээ гоё байгаа. Тийм бол гоё байгаа. Тий. Малын чи тэгээ бас өөхөр мал хариулдаг тэгээ бүх болно гэхээс гоё байгаа. Тийм үү. Хоёр хүүтэйгээ одоо ингээл бит хоёр чи одоо бэлтгэл хийн штэ. Гэртээ ноцолд нь барилд нь тэгээ шатар даам тоглоно. Тэгээд ер нь нэг үхэрч нэгдэхгүй хоёр үхэрч хоёрддгүй штэ. Мал бол мал байдаг аахгүй. Завсар зайгаар нь гарна үхэндээ дижээл өвсөй нөгөн тийм ээ. Услгаанаас ахуулаад орой яах вэ ийх вэ сарвчанд нь оруулна үеийн тийм ээ. Бас тэр бүхэнд л одоо хоёр хүүгээ би сургадаг юм оо. Тэгээд өөрийнхөө чадах хэмжээгээр энэ ч одоо өвөг дээдсээсээ тийм ээ. Энэ үхрийг чи ундаг, хөлөөлдөг тийм ээ. Усаа авдаг, модоо хаагалдаг тийм үү. Одоо бүхэл юмд энэ малыг чи хэрглэж исэн юм байгаа шүү дээ. Одоо сүүлийн үед ч одоо техник хөгжсөн тий. Машин, мотоцикл. Ер нь сургуулийн хүүхдүүд ер нь хичээл номондоо ер нь явдаггүй шүү баг. Явж ивэл өөрсөнд нь эрүүл мэндэд сайн шүү дээ. Одоо манайхны хүүхдүүд гэж бас нэг ерөөсөө л ухаалаг утас тийм үү. Ерөөсөө л өдөр шөнөгүй тэрийг ингэж байгаа оронд тугал бэрутагаа ноцолдоо тийм ээ. Ан амьтанд хайртай болж ивэл уул нь өөрсөнд нь арай л дөхөө болно да тийм ээ. Мал дагсан хүн гэдэг чинь арай л ондоо шүү дээ. Адаглаад энэ малыг бас нэг тийм ээ хүү хай гэдэг бас нэг малыг наашин чааш нь толгойг нь эргүүлчих байх хэрэгтэй байхгүй хүүхэд тийм үү. Суурингийн хүүхдүүд ирлээ малыг эргүүлээд ирэхэд буруу талаас нь эргүүлээд их тал юм тийм үү. Малтай хөдөөтэй хүүхд чинь адаглаад бие организм тийм ээ шал хондоо шүү дээ. Одоо гэр ороолын айлын хүүхдүүд модоо хагалдаг, усаа авдаг тийм ээ. Орон сууцны айлын хүүхдүүд ямар байдаг вүлээ. Бараг хадаас алхаж мэдэхгүй үстэй. Ер нь мал гэдэг чинь ер нь хүүхдийг айл талд нь сурган хүмүүжүүлэх талдаа бол арай л ойр болоо гэж боддгийг нэлээ ойр шүү тийм ээ. Ер нь би чин хүүхэд байхын л одоо дахиа галуу нугас одоо зараа одоо ер нь тижээгүй амтангууд хийжсэн. Одоо хамгийн сүүлд нэг ээж нэг тугалтаа өхөр өгсөн тэр нь одоо өсч дэвжээд одоо тийм ээ. Нэг цайны сүвтэй өвлөн хийгээд идчихдэг тийм ээ мах шүлтөөгөө ер нь одоо нэг ингээд одоо би л ихэд одоо 6 настай байсан 7 настай байсан одоо аавтайгаа тоглодог байсан ах эгч нэртэйгээ тоглодог байсан юм ер нь бол бас ер нь нэг мартдаггүй шүү дээ. Тэгэхээр би бол бас боддгийг хүн ямар мөнгө биш тийм ээ хизээ хойно өвөөч болооч үлээ аавч болоо илүү тий тэр үедээ бас нэг битээр нэг юм халиун гээд нэг өхөртэй байлаа гэх тийм ээ телевизийн чирээ зураг авч илаа гэх тийм үү бас нэг дурсамж үлднэ л гэж бас нэг өөр юм боддгийг. Монгол хүн бол те их орондоо газар шороо тийм ээ мал аж ахуй бүх юмдаа л хайртай байх хэрэгтэй.